Facebook, Instagram, Twitter. Энэ бол бидний өдөр тутамдаа ер бусын ихээр ашигладаг олон нийтийн сүлжээний сайт. Гэтэ эдгээр сайтууд дээр бид нэг л сонин зүйл хийгээд байгааг би анзаарлаа. Энэ үйлдэлийг би ч хийдэг, та ч хийдэг, бид бүгдээрээ хийдэг. Энэ юу вэ? Энэ дэлхий дээр ганцаархан амьдарч байгаа юм шиг аашлах. Монгол улс 3 сая гаруй хүн амтай. Хүн болгон ижил харах үнцэг, ижил үзэл бодолгүй. Тэгвэл 3 сая үзэл бодол хоорондоо зөрчилдвөл юу болох вэ? Бусдын үзэл бодлыг хүндэтгэх нь таны хэр соёлтой болохыг ч бас харуулдаг. Шашиггүй үс шиг мэдээлэлд итгэх. Миний иддэг өндөг он саргүй, шашиггүй бол магадгүй миний гидс өгдөг баг. Яг энэ шиг их сурвалжгүй олон зуун мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийлдэг. Эдгээр мэдээлэлд итгэх нь гидс өгдгөөс ч илүү хортой байж мэдэн шүү. Сөрөг дээр нэгхэн сөрөг энцүү бүрсэн. Хүн болгонд бухимдахгүй өдөр гэж байна. Жишээлбэл би өнөөдөр машинаа таглуулад жолоочийн хүлээгээ цаг гарan гадаа зогслоо. Гэтэл яагаад заавал тэрийг олон нийтийн сүлжээнд нийлэх ёстой юм чи? Бусдын захим орчинд сайхан 50 амгалан байл. Зүг шиг мөг. Өнөөдөр миний постны дор хин нэгэн сонир сэтгэл үлдээч. Энийг би тоохгүй өнгөрчих гэсэн боловч нэгэд уншчихсан болохоор бодогдоод дотор нэг л сонир болж байна. Захим орчинд хин нэгнийд оромжилсан, хараалын үг ашигласан, оошин хийс үгс, хаа сайгүй өнгөрсөн. Энэ бүх асуудлын гол нь бид нар огт бодохгүй байна. Захим орчинд дах мэдээллийн найдвартай байдлыг бодохгүй шеэр хийж, хин нэгэнд ямар мэдрэмж төрүүлэхийг бодохгүй бичиж, бусдыг бодохгүй захим үйлдэлүүд хийж байна. Энэ бүх үйлдэлүүдэд засчих юм бол захим орчин бидний төсөөлж байгаагаас ч илүү гэгээлэг байж чадна. Энэ хүрээд миний хэлэх зүйл дуусна.